МИГ Монголын ипотекийн корпорац гэх тийм ээ. Яг өөр моргежийн зээл, моргеж гэдэг юм бол одоо бүх дэлхийд ярил гол яригддаг юм боллоо шүү дээ. Манайд бол жоохон шинэ юм л да. Танайх одоо байгууллагад 6 жил болчихоо. Тэгсэн. Яагаад нэг тийм тодорхой нэг сурталчилгаа хийгээд байдгүй? Орон сууц хэрэгтэй байгаа хүн орон сууцаараа барьцаалаад урт хугацаатай зээлийг банкнаас аваад авч байгаа тэр одоо найдвартай зээл нь өнөөдөр хөрөнгийн загт холбогдож үнцаас болж хуурж шинэ хүүсрийг татах юм зорилготой. Тэгэхээр энийг хийнэ гэдэг нь өөрөө хөрөнгийн захыг хөгжүүлэх хэрэгтэй болно. Орон сууцны барьцаалсан зээлийг өөрийн одоо хэвийн хэмжээнд хөгжүүлэх шаардлагатай учраас энд хэрэгцээтэй дэд бүтцүүдийг бэлтгэх, за одоо эргэцэн орчин бүрдүүлэх, байгууллагыг өөрийн бэхжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх те. За тэр дотор нь хөрөнгө оруулагчид айгүй тийм амттай талхыг бид нэр санал болгох хэрэгтэй. Тэ. Тэгэхээр тэр амттай талхыг бий болгоход бид нэр сайн засаглалтай байх хэрэгтэй. Байгууллага нь өөрөө яг олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд зөв одоо голдрлоо олдсон, зөв суурэ тавьсан байх хэрэгтэй тий. Тэгэхээр өнгөрсөн энэ хугацаанд бол бид нэр өөрсдийгөө сурталчилгаасаа илүүтэйгээр тэр ирээдүйд тогтвортой систем явуучих тэр одоо бүтцийг бий болгохын тулд илүү одоо анхаарч ажилласан гэж хэлж болно. Байртай савтай болъё гэж залууч гэх юм байхгүй хүмүүс боддог мөнгө байдгүй. Барьцаалаад тавьчих хөрөнгө байдгүй. За тэгэхээр нэг байр авахаар тэр байраа барьцаалаад авдаг зүйлийг одоо моргож гэдэг байгаа шүү дээ тий. Гэтэл одоо эн чинь бас энэ Америкийн нэгдсэн улс ч хэдэн жилийн өмнө чинь одоо энэ моргожийн зээлийн асуудлаар чинь нэг аюултай том юм боллоо шүү дээ тий. Тэгэхээр энэ юу юунаас болсон юм бэ? Манайд бас их нөхцөл байдал бий болох уу? Тухайн одоо зах зээл өөрөө зөв хөгжиж зөв одоо ирээдүйд урт удаан хугацаанд тогтвортой явхад бол бид нэр бас илүү нөгөө бусдын алдаан дээр суралцах хэрэгтэй. Систем нь өөрөө зөв явах хэрэгтэй гэсэн ийм зарчмыг бол баримталж ажиллаж байгаа. Тэгээд Америкт бол ерөөсөө үүдэлтэй юм болвол яасан гэхээр нэгдүгээрт ямар ч одоо баримтжуулалтгүйгээр тийм одоо сул зээлүүдийг, хариуцлагагүй зээлүүдийг маш олноор нь иргэдэд олгосон. Тэ. Маш илнэр иргэдэд олгосон шалтгаан нь юу байсан гэхдээ зэрэг нэгдүгээрт улс төрчдийн бас бодлого байсан. Хоёрдугаарт болохтой зэрэг $100,000 зээлийг өгөөд нэг одоо 0% нэг ч одоо тэр хүн хувийнаас гарахгүй цэвэр зээл болоод тэгээд тэр мөнгө $100,000 үнэтэй орон сууц нь өөрөө ирээдүйд 150-200 болно гэсэн хөрөнгөн өөрөө одоо өснө гэсэн тийм одоо төсөөлөлтөөр тэгж олгогдсон байдаг. Гэтэл нөгөө нэгдүгürt иргэн төлөлт байхгүй. Хоёрдугаарт одоо хөрөнгийнх нь үнэн цэн унаад ирж байгаа үед юу гэхээр асуудал тэнд үүссэн. Тийм учраас энэ бол үндсэн. Тийм тэгээд энэний цаана яхаар зээл бол өнөөдөр бас л хариуцлагын тогтолцоо энд бол. Хариуцлагатай зээлдэгч, хариуцлагатай зээл олгогч тэгээд тэрийг хариуцлагатайгаар үнцаас болгон хувиргагч тэрэнд одоо найдвартай хөрөнгөө оруулаад хариуцлагатай хүмүүсээ юм авч өөрийнхөө хөрөнгийг үржүүлж байгаа бас хөрөнгө оруулагч гэсэн энэ систем зөв явах хэрэгтэй. Тэгэхээр энэ Монголд ингээд хөрсөн дээр бууж ирэхэд бол энэ одоо юмнаас суралцаад бид нэр цаашдаа тэр одоо зээлийг олгодог, зээлийг авдаг систем нь зөв байх хэрэгтэй юм гэсэн учраас бид нар энэ дээр стандарттай зээлийн стандарт боловсруулж олон улсын одоо шаардлагыг зөвсөн стандарт боловсруулж банкны салбарт бол нэвтрүүлсэн. Ингээд бол явж байгаа. Зүгээр яг ингээд түүх ярих юм бол хоёулаа ингээд манайх ч хуучин бол ингээд зөвлөл холбоод улсын барьсан барилгыг л улсдаа өгдөг, улс нь тэрийг тараадаг, тэрийн хүмүүс очролж гоод авдаг ийм л системтэй байлаа шүү дээ тий. Дараа нь юу болов ингээд дистрагаар нь жоохон яриад өнөөдрийн байдал хүртэл ярил. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр 90-ад оноос өмнө хүртэл бид нар орон сууцыг дугаараар авдаг л байсан. Тэгээ үнэгүй. Тэр 90-ад оноос хойш бол нэг хэсэг одоо үндсэндээ нийлүүлэлт бол зогсчихсон. 2000-ад оноос эхлээл дөнгөж нэг бага зэргийн хувийн хвшил нийлүүлэлт эхлээд 2003 онд анхны моргежийн зээл гадны одоо зээл тусламжийн хүрээнд хэрэгжсэн байдгийг. Тэгээ тэрнээс хойш бол ингээд зээлийг эхнээс нь олохдоо бид нэр одоо нэг өвдөж зовлсон юм уу орон сууцгүйгээд үгэл дуулдаг хүнд өгдөг биш. Үнэхээр орон гэртээ болохын төлөө өөрөө хөдөлмөрлж чаддаг, тэр олсон зээлийн өөрөө буцаагаа төлж чаддаг, тэр хариуцлагатай зээлдэгчийг бий болгохын тулд энэ зах зээл бол ажиллаж эхэлсэн тий. Тэгээд тэнд байсан одоо 2003 оны 5 сард дөнгөж олгож эхэлсэн зээлийн тоо өнөөдөр 2012 онд буюу өнөөгийн байдлаар 9 жилийн дотор энэ 800 шахам тэрбум болцсон юм чинь. 800 тэрбум болцсон юм чинь. Тэгэхээр тэр 800 тэрбум төгрөгийн зээл өнөөдөр 5, 10, 20 жилийн хугацаатай олгогдсон.
хурцж байна тийм үү. Тэгэхээр тэр 20 жилийн хугацаанд найдвартай олгодоод зээлийн эргэн төлөлтөнд зөв явагдаад байгаа тэр зээлийг эргэлдүүлдэг систем бол өнөөдөр ипотекийн 2 дахь зах зээлийн систем. Өөрөөр хэлбэл одоо манай байгууллага. Тэгэхээр бид нар яаж хүн зээлдэгчдэд зээл хэрэгтэй байна уу? Байна. Урт хугацаатай байх шаардлагатай байна уу? Байна. Хүүн буурах хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгэхээр энийг бол санхүүгийн зөв механизмаар явуулахын тулд хөрөнгийн зах дээр арилжаалж хямд өртөгтэй орон одоо их усүрийг бий болгосноор урт хугацаатай болж хүүн буурдаг. Ер захынхаа жамаар буурдаг. Ийм л системийг болгохын тулд бид нар явж байгаа. Түүнээс одоо юу гэдэг нэг л өдөр одоо маш бага хүүтэй зээл амлуул тэр өнөдөр захаа эвдэн энэ явж байгаа системдээ жаахан одоо асуудал үүсгэдэг ийм талтай. Жаахан ч биш том асуудал үүсгэдэг. Тийм учраас энэ дээр бол бас нэлийн тийм зөв зохистой бас үйл ажиллагаа хэрэгтэй байна. Танайтай ч одоо ингэж хамтардаг мэдээж банкуд байхгүй бол та нар чинь зээл авах хөрөнгө байхгүй шүү дээ. Банкудтай холбоотой байх уу? Тий. Тэгэхээр ерөн зөвөр манайхыг анх байгуулж санаачилсан одоо байгууллага нь бол юу гэдгийг Төв банк болон арилжааны 10 банк байдаг. Ирээдүйн орлогыг барьцаалан орон сууцтай болдог тогтолцоо соёл бол манай зах зээлийн одоо нийгэмд нэвтэрч орж ирсэн сүүлийн 10 жилийн шинэ одоо хэрэгслүүдийн нэг юм аа. За энэ бүтэц дотор нэлээд чухал үүрэгтэй хэсэг нь бол бий болсон орон сууцны ипотекийн зээлийг хөрөнгийн захтай холбох тогтолцоо байх ёстой. Тэгэхээр энэ холбох тогтолцооны хэлбэр манай улсад өнөөдөр хөрөнгөөр баталгаажсан үнд цаасны хуулийн дагуу санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч ажиллаж байгаа МИК гэдэг Монголын ипотекийн корпорац гэдэг орон сууцны санхүүжилтийн компани маа. Тэгэхээр энэ компани ажиллах хүрээ хийх ажил бол манай санхүүгийн бүтц дотор цоо шин зүйл учраас төдийлөн танигдж чадаагүй ойлгомж муутай барилгын компаниудтай бодлох ийм зүйл бол нэлээд тохиолддог. Тэгэхээр энийг зөв ойлгож, дэмжиж, агуулгын хувьд одоо зөв байлгахын тулд Монгол банк энд өмч эзэмшигчээр оролцож төлөөлөн удирдах зөвлөлд нь ажиллаж ирсэн юм аа анханаас нь эхлээд. Тэгэхээр МИК-ийн энэ ажиллаж байгаа ажлын орчин цаашдаа улам өргөн хүрээтэй байх болох тусмаа одоо манай иргэдэд урт хугацаатай санхүүгийн хэрэгслүүд бий болж одоо орон сууцны зээлийн хугацаа маань уртсч одоо хүртээмж нь нэмэгдэж байх ёстой гэж. Гол одоо нийгэмд хүрэх одоо эерэг үр дагавар нь юм аа. Тэгэхээр энэ 10 банк эднэр бол ирээдүйд бид нар энэ зээл бол угаасаа дэлхийд дахинд ойлгомжтой өвчнөө одоо жил 10 жилдээ эн чинь туршигдсан учраас тэр хүмүүс бизнесийн байгууллагын хүмүүс ирээдүйд биднэрт 2 дахь зах хэрэгтэй болно. Бид нар энэ орон сууцны зээлийг олгоод эхэллээ. Ийм учраас дундаасаа санаачлаад энэ байгууллагыг байгуулъя гэд байгуулсан. Орон сууцны зээл бас сүүлийн үед бол их газар авлаа тий. Орон сууц чинь өөрөө их том олон бизнес дагуулдаг эдэм шиг байна тийм ээ. Тэг ерөөсөө орон сууцыг бол эдийн засгт бол одоо гол хөдөлгөгч хүчин гэж ярьдаг. Ямар утгатай вэ гэхээр өнөөдөр нэг гэр хороолтч вэ хаанч вэ одоо нэг орон байрныхаа нөхцөлийг сайжруулж байгаа хүн шохоо авдаг. Нэг обой авдаг. Гэтэл тэр обоёг хийдэг хүн. Тэр обоёг одоо гаднаас оруулж ирж байгаа хүний бизнес хөгжнө. За билет. За тэгэл бүх юм. За үйлчлэгээний байгууллага. За одоо тэгэл тэр талах тарай хийдэг юу ч хийдэг юм тий. Тэгэхээр энэний цаана бол ерөөсөө орон сууцнд өөрт нь удаан идэлэгддэг хөрвөх чадвартай
Тэгээд энэ хүний одоо байнгын эргэлт хэрэгцээ байдаг энэ шин чанарууд нь өөрөө эдийн засгийн энэ одоо найдвартай энэ эргэлдэг бизнесийг болох тэр суурь нь болоо явчихдаг. Хүмүүсийн бас орлого цалин юм нэмэгдэж штэ. Гэтэл тэр хүн 30% төлөө зээл авах гэхээр урьдчилгаа төлбөрөө байдгүй. Тэгээд за хариуцлага гэдэг бол бас мөнгөн дээр тоглоордог. Үнэхээр зээл авах гэдэг хүн 10% цуглуул. Тийм үү? 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа юм бол 5 сая цуглуул. Цаанд байгаа 10 сая төгрөгийг зээлийн баталгааны сан буюу mortgage insurance гэж ярьдаг. Тэ mortgage-ийн даатгал энэ системийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээрээ тэр хүн 20% баталгааны сангаас баталгаа аваад 10% нь өөрөө гаргаад 70% тэр хүн яах вэ? Тэ банкнаас зээл авч болно. Өшөө бүр дээр нь энэ дээр нь би бас нэг сүүлийн үед бид нар бас энийг нэлээд ярьж байгаа. Юу гэхээр эрчим хүчний хэмнэлттэй байшин их ярьж байгаа. Байшин барайл нь энэ үнэхэрийн урт удаан хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй агаарын одоо бохирдол тэ хувь нэмрээ одоо бага хэмжээгээр оруулдаг юм уу, нэг бол баг оруулдаггүй тийм байх юмнуудыг бид нэр санхүүгийн механизмаар дамжуулж хөгжүүлмээр байна. Тийм учраас тодорхой хэмжээний одоо энэ одоо маш Монголын баялагаас олж байгаа орлогыг яг эрчим хүчний хэмнэлттэй орон байрыг одоо санхүүжүүлэх тэр дотацыг өгдөг тийм одоо сан бас бүрдүүлж болох юм аа ч гэдэг юм уу. Зүгээр би нэг хувилбар хэлж штэ. Зүгээр явцаа сонсож магадгүй. Гэхдээ энэ бол бас их зөв юм байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр олгогдсон байгаа хэрвээс тэндээс зүгээр жишээ аваад би нэг 10 юм уу 20% тэндээс одоо ингээд одоо татаа цуулаад авлаа гэхэд магадгүй тэр хүн 70% дэ зээл биш 50% дэ 60% дэ зээл аваад ирэхээр нөгөө хувь хүн дээр их ачаал аяга багасна. Затоо нөгөө юм чинь нөгөө 100 хэрэглэгээ байна. Хаана одоо бүх дээвэр юмараа дулаан алдагдахаа байна. Гэх мэтлэнгийн энэ эдийн засгийн бас хэмнэлттэй тойруу замаараа хүндээ хэрэгтэй улс орондоо хэрэгтэй байгаль орчиндоо хэрэгтэй имийг санхүүгийн механизмаар дамжуулж хэрэгжүүлэх. За ингэснээр бид нар яг нөгөө олгогдсон байгаа зээлүүдийг банкудаас хамгийн сайнуудыг түүж аваад бид нэр буцаад эргүүлээд хөрөнгөний зах дээр одоо бага хэмжээний хугацаатаагаар бонд гаргаад яг энэ одоо тэр сангийн бид нэр эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энд бол эхний эргэлтийн санг бол бас энэ төр засагтай хамтарч байгуулах тийм шаардлага байна л гэсэн ийм бодол бол байгаа. Одоо ингээд яг зээлийн хүүний тухай хугацааны тухай яриад байна шүү дээ, тийм. Яг төрөөс нэг тийм юу гаргах юм да. Тийм хугацаатай тэдэн хувийн хөөтэй гэдэг. Энэ юу н цаашдаа ингээд багасах хандлага байна уу? Эсвэл танайхаа үйл ажиллагаач идэвхжсэн үед багасаад утсах уу? Яах вэ? Тэгэхээр би бол энэ дээр зүгээр маш энгийн нэг томьёол хэлье. Орон сууцны хэрэгцээ гэдэг юм уу эрэлт бол одоо маш том байна. Ийм хэмжээнд байна гэж бодъё. Тийм үү? Ийм хэмжээ. Гэтэл өнөөдөр орон сууцаар барьцаалаад олгоцсон зээл за нэг иймэрхүү байна гэж бодъё. Гэтэл тэр хөрөнгө оруулагчдын одоо хамгийн найдвартай юмд хөрөнгө оруулъя гэсэн газар зөндөө биш орнууд. Тэр хүмүүс тэнд байгаа газрууд чинь одоо мөнгөө хаашаа хийх вэ, боломжтой газар хаана хийх вэ гэсэн эрэл тэнд бол хэрэгцээ бол байж байна тий. Гэтэл энэ хоёрыг холбодог юм бол ерөөсөө тэр байгаа тэр 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг бид нэр эргэлдүүлэх хэрэгтэй байгаамаа. Эргэлдүүлж тэр хүмүүст найдвартай бүтээгдэхүүн одоо санал болгоод тэр мөнгийг бид нэр доош нь оруулж ирээд нөгөө энэ том хэмжээний байгаа энийг багасгаад энийг ихсгээд тэгэнгүүт тэр дунд нь байгаа МИК гэдэг одоо өнөөдрийн ипотекийн корпорац гэдэг энэ анх удаа санхүүгийн зохицуулах орооноос хөрөнгөний зах зээл дээр энэ ипотекийн зээлээр баталгаажсан үн цаас гаргах эрхийг хамгийн түрүүн авчихсан, лицензийг авцсан орон сууцны санхүүжилтийн компани гэдэг бид нэр хуулийн эрх зүйн статустай болцсон энэ байгууллага маань өнөөдөр цэг шиг байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр цэгийг бид нэр өнөөдөр тойргийг нэгсгмээр байна, томрогмоор байна. Тэр томроход юу гэхдээ зэрэг өнөөдөр дахиад нөгөө төр өнөөдөр иргэний орон гэртэй болох гээд байгаа юу, болох гээд байгаа. Бид өнөөдөр энэ бизнесийн операцаа сайжруулах хэрэгтэй байгаа. Банкуд хүмүүс зээл олгоод энэ одоо үйл ажиллагаа өтгмөр байна, тийм үү? Гэтэл энэ олон санаа бодлуудыг нэгдсэн хамтын ажиллагаа энд их одоо чухал байна. Манай байгууллагын ирээдүйг бас бусад одоо олон улсын байгууллагууд нэлээд нааштайгаар хүлээж аваад бид нэр олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллаж байна. Европын цэргийн босгол хөгжлийн банк, Германы цэргийн
Цэргийн Босгол Хөгжлийн банк гээд энэ банкуудтай хамтарч ажиллаад шинэ их усүр татах, төсөл хэрэгжүүлэх, үн цасыг олон улсын зах дээр гаргах, бондын баталгаа авах гэдэг асуудал бас ингээд нэлийн эрчимтэй яригдаад явж байна. Very proud to note the 5 years anniversary of MIC, which has made great progress, particularly in the last couple of years, thanks to the support of all the banks who started the company as shareholders, and to other international organizations such as KfW, which have provided funding, and to potentially new partners about to join MIC and become important shareholders and supporters as we try to develop funding for all the banks and financial institutions in Mongolia engaged in the growing market for residential housing finance. It's a great pleasure to have been associated with MIC since its very beginning, and I look forward to its continued progress and success in the years ahead. Thank you. Анхныхаа үн цасыг бид нэр одоо гаргаж үтсээ тий. Одоо бид нэр Америк нэгдсэн улсын хөгжлийн агентлагийн баталгаатайгаар бид нэр эх онд тий одоо бид нэр дахиад үн цас гаргахаар бэлтгээд ажиллаж байна. Орон сууц гэдэг нь өөрөө нийгмийн бөгөөд эдийн засгийн шин чанартай бүтээгдэхүүн учраас бид нэр энэ нийгмийн одоо хариуцлагатай компани үүргийг бол суралцж байгаа байдлаараа хэрэгжүүлж явж байгаа гэж би ингэж боддог тий. Тэгэхээр энэ дээр бол одоо хамтын ажиллагаа маш чухал байгаа. Цаашдаа одоо бас манай үйл ажиллагаа улам одоо өргөжөөд маш олон одоо эдийн засгт хувь нэмрээ оруулна. Тэгээд жирийн иргэн орон сууцны зээл авах тэр одоо боломж нөхцлөд бүрдүүлэхийн төлөө бид нар ажиллана гэж ингэж бодож байгаа. Таны ипотекийн корпорацийн одоо ажил амжилт хүсье баярлалаа.